Монголчуудын хэмжээл радио 88.3-тай хамт байгаа сонсогчдоо дахин өглөөний мэндийг хүргэе. За мэдлэг гэж мэнэнгийн тал урайтай та мэдхүү нэвтрүүлэг маань эхэлж байна. За манай нэвтрүүлэгтээ цэргүү уужим амьсгалын ханиадны эхний өдрөөс их хэрэглэх АЦЦ. За мөн Жигүүр Гранд Групп компани ээлжид бүтээн байгуулалт болох Hostel Center хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. Баярлалаа. За дахиад өглөөний мэндэ. За өглөөний мэндийг дахин хүргэе. За тэгээ та мэдхүүдээ холбогдох байгаа сонсогчдоо сэдвээ хэлээд өгье. Өнөөдөр урлаг гэсэн сэдвээр явж байгаа. 77 38 83 77 88 30 дугаар дээр холбогдож орж ирэхтэй. Утасныхаа спикерийг унтраана. Радиогоор сонсож байгаа бол радиогоо унтраана. Тэгээ яг уцаараа яриад яваарэ. Тэгээ танд амжилт хүсье. Тийм ээ. За авчих уу? Авъя. Зэрэг холбогдоод л байна уу? 8865. Байна уу? Өглөөний мэндэ их болоо. Өглөөний мэндэ. За сайнадаа сайхан амарсан амжилт. Сайхан амарлаа. За. Эхний асуулт. Алтан өргөө киноны Саран гэрэл охин яавал хараа орно гэдэг вэ? Нөгөө юу гэдэг. За чи. Зайных нь хань зүүн галт нь хөрүүл хань. Тэр хаан байна. Мэргийн ардын үгийг сонсоо. Зүүн галт нь хүрээд орчдөг штэ. За тэгвэл ясан дотор мөнгөн дотор алт. Тэр юу вэ? Ясан дотор мөнгөн дотор алт. Аха. Юу? Өндөг баха. Оо. Яжина. За Enigma гэд хамтлагийн Age of Loneliness гэд нэх гоё дуу байдсан штэ. Ямар ямар нэртэй монгол дуунаас авсан бэ? Дууны хэсгээс нь ордог те. Age of Loneliness. Ер нь бол Enigma 2 дуутай, 2 монголоос авсан 2 дуутай. Гэхдээ энэ яг Age of Loneliness нь ямар дуутай монгол дуунаас авсан бэ? Тэгээ энэ бол ер нь алдартай. Өө тэгэлгүй юм уу? Гой дуу. Би одоо манайхнаас сулгаалсан дуунууд 1-2 сонсч илээс. Гэхдээ Enigma хамтлаг гэдэг чинь ямар хамтлаг гэдэг юм бэ? Германы Enigma төсөл үү? Тийм үү. Би нэг Бэрви нэг дуу сонсч илсэн. Тэгээд яг аян манай нөгөө нэг хөдөөгийн байцаалтантай л адилхан нэг дуу сонсч илсэн. Тэр бол байгаа. Тэр бол байгаа. Тийм үү. За тэгвэл одоо наадах чинь ямар дуу юм болов? Манайхны гоё дуунуудын нэг. Тийм. Тэгээд гоё тий. Гоё дууны. Орж ирдвэ юу юм болоо за Улаанбаатарын үеийнхээ холбоо. Жаа байлаа ч тийм. За баярлалаа өдрийг энэ айгүй гоё дуу. Тэгээд 2 дуу яалтчгүй Enigma хамтлаг авсан байдаг. Тийм нэг нь бол одоо энэ дээр бичсэн байгаа нь үгүй шүү манайхаа үгүй шүү. Бичсэн байсан. Үгүй шүү. Энэ нөгөө нэг энэ дууг дуулсан надмидгой байлуу нөгөө эмэгтэй дуучин яг манай студид хурж ирээд хашахтаа яг ярилцлага хийгээд яг тэр дундураа ингээд энийгээ дуулсан. За. Үнэхээр гоё байсан. Тийх хооч. Өөрөө мэдрэх юм байна. 80 тасарсан. За тэгвэл болчих тий. 80 байна уу? Байна өглөөний минь хоёроо жанжин байна. Жанжан. За сайн байна уу? Жанжан сайхан амарсан уу? Жанжан. Ба тэгтээ. Жанжаа. За. Enigma-гийн Age of Loneliness дунд ямар нэртэй монгол дууны хэсгээс гардаг вүлээ? Нөгөө алсын газрын зэрэг үү? Биш үү? Би тэр нь биш. За тэгвэл манарсаа. За манарсан дээр нь таслий. За сайхан бодчих. Өдрийг сайхан өнгөрүүлээрээ холбогдсон баярлалаа. За. Алсын газрын зэрэглэгээс бас авсан. Гэхдээ яг энэ Age of Loneliness дээр бол арай өөр дуу явдаг шүү. Тийм. 9544 байна уу? Оо тасарсан. Баггүй таслыг доогч. Тэгвэл ээжийн тухай дуу гинэ. Үгүй ээжийн тухай. Тийм энэ бас ер нь энэ ардын дуу баха. Юу лээ? Уртын дуу юм биш үү? Уртын дуу биш. Биш үү? Биш. Үгүй тэр нэг амар гоё ингээд аялгуутайгаар ингээд идэх штэ. Тийм энэ ардын дуу. За ардын дуу. Бисрэг дуу баха. Тийм бах. Бано? Лавгүй байна. Өглөөний мэндэ. Лавгүй амжилт. За. Лавгүй 3 дахь хүн гэхдээ асуултандаа хариулах гээд үүсэх үү? Үгүй дараагийн асуулт руугаар. Юу сонирхолтой. Заавал энийг хариулна. За яг ингээ хэлээд өгчээ. Enigma хамтлагийн Age of Loneliness дуун дээр Тосонгийн орой гэдэг дууны хэсгээс оруулсан байт юм биш үү? За эхний асуулт чинь. Заан охтон хоёрын үлгэр байдсан штэ. Охтон зааныг яаж дийлдэг вэ? Нөгөө нэг юм шаазан юу гэдэг те? Google-тэй. Мэдгүй. Би бол тэргээр санаад байна. Дүрсэн үү? Тий. Google-тэй. Лавга байна уу? Байна сонсчих. За санах гал үзээд энэ. За охтон хоёр ч хөөхөн нилээн болноо. Тэгээ эцэст нь манай хулган ялдаг. Тий.
12 жил дээрч ялдаг энэ дээрч. Монгол жири. Тий, Монгол жирээ. Энэ хулган нь ер нь их адтай юм тий. Адтай. За хариултаа авъя. 5. За өчтөр мэдэхгүй байна. 4 байхгүй юу? Баярлаа. За 77 38 95 Өсөн өнтөр гамбаа байна. гамбаатай амжилт төсөй. Гамбааха Охтон зааны үлгэр дээр хулган яаж зааныг ялдаг вүлээ? Амраар нь ороод галзууруулдаг Тэ тий. бүжигнүүлдэг Тийм шүү. бай галзуураа тэгээд нөгөө шаазан юу н хагарчдаг үлээ те Google-тэн дээр. Шаадаг хөглөдөө Монгол хөглөдөө шүү. Тий тэр хөөрхөн те. Тий. За өрхөө татаж өөрөнгөгийг тооноор чимэн тосон заллаа. Ямар дууны үг вэ? Хүний нэртэй дуу шүү дээ тий. Тий шүү дээ. Яг үнэ. Дуулчихуу. Оо яана хэм билээ гэж. Чи аян санжин уу? Асанжин. Дуултаа. Өрхөө татаж өөрөнгөгийг тооноор чимэн тосон заллаа. Яг үнэ. Тооны хатгын Ангава. Дүүри юу донгорма за тэрийн. Тэгтээ юу гэж хэлсэн? Гангамас тийм манай уулч шүү дээ. Донгорма. Яалдаг. Юу тасалдах газар гэсэн чинь хайр. Аха дунгармаа биш ээ дунгаамаа. Дунгамаа шүү. Донгамаа юм уу? Тий дунгаамаа. Ремикс нь бүрээс амар явсан те. Тэгслээ тэг. Донгамаа гэдээ ороод ирлээ. Аа хэлцээ хэлцээ хараа. За ялагч асуулт уу. Дараагийн харахгүй одоо. За миний нутаг шүлгийн 3 дугаар бадг нь юу гэж эхэлдэг вэ? Ой их гоё шүлэг. Их сайхан шүлэг. Гэлтэй. Тий. Хинти хангаас яана гэдэг хэлдэг те. Энти хангаас энэ өндөр сайхан нөрөө нөө. Орхон сэлэн гэдэг нь 2 дугаар гэдэг нь лөө. Мэдгүй одоо харин таал хариулах гал төгөөл хөлгөөл гэж байна. Аха болохгүй. За мэдгүй мэн орхон сэлэн гэдэг оны 2 дугаар Оо гэдэг нь. тэр арай зөв штэ. Орхон сэлэн хөхийг онц сайхан голууд гэлтэй. Уурхаа Баялагын охиулсан олон уул даваанууд. Тий. За баярлалаа ха та өнөөдөр их юм. Тэг нь тулгамаар л нэрээсөө. За өдрийн ажилд амжилт За баярлалаа өдрөө сайхан өнгөрөё. Баярлалаа. За тэгэлгүй яг шүтээсийн багш дунгаамаа гэсэн зориулсан дуу гэж штэ. Маамгаа их нэртэй зориулсан гэдэг гэж штэ. Ямар гоё. Өглөөний мэнд. Нөө 8877. Планемент нэрвэ. Нэгүстэй амжилт. Сайхан амарцгаснаа. Сайхан амарлаа. За За ихчээ амжилт төсөөд ихний асуулт. Морьтой чолоосоо гэд нэг хөөрхөн Монгол кино байна. Хин машинтай уралдаж морио бахартуулдаг бай. нэрийг хэлэх те. Нэр нь. Манай гал дүрийн уралдах уу? Уралдъя. Хин Оо зүг. Яас сайн дээ. Би бас хэвээр санахгүй байна. Хөндлөн бишгүр гэж ямар хөгжмийг хэлж байгаа? Хүндлэн бишгүүрээ. Ямар хөгжим Хөндлөн бэ? бишгүй. Нэг хөгжмийн Тэ зэвсэг үт юм уу те? Тийм байна. Хөндлөн бишгүр гэдэг. Монгол үндэсний хөгжим гээл яваад байна. Гэхдээ бид нэр өөрөөр бас нэрлэдэг. Ер нь өдөр тутамдаа өөрөөр. Тэр өөр нэр нь баг хятадаас урдаас орж исэн үг лөө. Нэр болов. Гүү болов. Би бас андуурж магадгүй шүү. Ятгаа аюуллаа. Тэнгүүд манай нэр нь хөндлөн бишгүй байж магадгүй л. Бишгүүр гэхээр үлээвэр хөгжим хөө юм те. Тав. Гэсэн үг те. Та ч одоо урлагийн хүн байна да. Оо. Юу төвд нэр гинэ энэ. Тийм үү. Тийм байна. Сүрэн аяглаа. Гурав. Ийм юм. Хоёр. Нэг. мэдгүй. Зэ за баярлалаа. За өдрөө амжилт. Баярлалаа. За баярлалаа. За шууд дараагийн үнэ. За дараагийн үнэ авъя. Энэ 584 байна уу? Сайн байна уу? Сайн байна. Сайн хамшноо хэн блэ? Өглөөний Магтарч байна. Оо баяр биш амжилт төсөө. За хөндлөн бишгүр гэж ямар хөгжмийн зэмсгийг хэлж байна вэ? Лимбу. Оо тэггүй яа гэм. Зүг байна. Тэгээ энэ нь болохоор глимбу гэдэг, лимбу гэдэг төвд үг гинэ. Төв тийм үү? Хятад гэж бодоод зүггүй байсан байна те. За тэгвэл Сэрэлт гээд Монголын өрн сайхны үнэхээр сайхан кино байна. Энэ кинон дээр докторийн анхны үдсэн монгол өвчтөн ямар өвчтэй байдаг вэ? Нэр нь юм уу? Өвчтний юм уу? Гого. Ер нь те ямар өвчтөй хүн орж ирдэг вэ? Кинон дээр штэ доктор ингээд хамгийн анхны өвчтнөө үзэж байгаа байхгүй тэр өвчтөн ямар өвчтэй байдаг вэ? Те яац хүн орж ирдэг вэ? Шүд мөднө өвцсөн юм уу? Яасан? Элэг бүр уушиг зүрхэн өвцсөн юм уу? Те. Танаа юу хэрэгтэй гээл те. Тэ. Хөрхэн сууж Нүдэн өвчсөн байдаг. Тэггүй яг сайн байна. Ингэж дулмаа. Нүдэн өвдсөн дулмаа гэдэг нөхөр орж ирээд
Нэг аагаал жоохон жирхэл идэггүй те. Бүгдэлж ирэхдэг тэг өөр юм. За тэгвэл одоо амархан юм асууна. Хорвоотой танилцсан түүх гээд нэх хөрхөн юу байдэн штэ тууж байдэн штэ. Хиний зөв. Ялагч болсон. Мундаг байлаа ш Максэрж сайн байлаа. Ялагч болоо баяр хүргэе. Өдрийн ажилд амжилт. Зөндөө дахиж холбогдоо. Дахиад ялагч болоорой дандаа. Худаа орч чи ялагч болж гин амар уурлаа. Баяр хүргэе сайн байна. Ирнэ тэг та байна уу? Алло, амжилт ёо. За навж гол. Мөнх тэнгэрийн хүчин доор кинонд тайчуудын 6 дэ мэрэгэн буюу Зэв жанжны дүрийг ямар жүжигчин бүтээсэн байдаг вэ? Зэвийн дүрийг хин шигтэй. Хинштэй ягаав хин. Нэрийн лав. Нөгөө найруулагч нөгөө мохрам зураа ягч хин. Тий. Хамар нь бол яг л яаж энэ орж ирж байна те. Та нар хүний хамраар тогтоож энэ нэрээр нь тогтоож. Энэ найруулагч хин шигтэй. Хариултаа. Ямаа ажиглын байрч тий. Оо. Нэг дива. 5 4 Нэрнээс бас тийм бүгд хэлж штеп. Бүгд нь хамар мамаа бүгд л хэлж. Оо мараа. Биш. Найдан зүрх. Яах юм? Найдан танаа ямар ч найдантай. Йоо. За авъя тий. Ингэж зовж ахтаа. Найданд орчтой. Найдан. Соёлын ажилттай тий. Найрлагч. Йоо, за мундаг байлаа сайн байна. Найданд орж уу гэнэ. Бүрсээ сэтэдэг шиг гэнэ. Хуршмөршөг нэрийг мартцیں۔ нараа. За дараагийн асуулт. Эд юмсын гадаад хэлбэрт захирагдаад уян хатан цагнууд одоо ер нь бол хайлтсан цагнуудын зурагтай алдартай зурагтай зураач юм бэ? Хайлтсан алдартай зураач. Тийм хайлтсан цагнууд зурцсан байдаг шүү. Тий, доошо урсцсан тий. Оо нөгөө Дали Мали Бангогийн нэг юм байгаа. Тэгээ яг хинэн энэ хоёр ч хоёулаа өөр хүн биш үү? Энэ хоёр байна уу? Энэ хоёрт байна. Байна уу? Бангогийн Зүг сайн байна. Угаасаа нэг иймэрхүү юм хийдэг нөхөр тий. Одоо өнгөрсөн чи унсаа тийм уу. Симпсон гэж цуврал өгдөө штэ. Тэр цувралын хүүхэлдэйн киноны гол дүрийнх нь аавын нэр нь хин бэ? Наач чон туулаад явчлаа шүү. Тэгээ чон юм уу туулаа юм уу? Хамгийн алдартай ер нь бол дүр нь нэр нь гэсэн үг тий. Чон гэж юм доо. За тэр ажилд намж баярлаа. Баярлаа. Симпсон дээр чон гарсан шүү, гарсан. Симпсон ч одоо дуусаа үлгдэггүй юм бол. Хэмэдэх одоо. Хэмэдэх одоо. За 77 38 83 77 88 Ахтар нөө зүгэндүүл гэдэг тий. Тэгэл худлаа л ингэсэн шүү дээ тэр чинь. Ер нь ихэнх нь тараад исэн юм шүү. Би бас итгэх гээд байгаа шүү. Таныг итгүүлж яах гэж бас мундаг л байна. Энэ морин байна уу? Байна өглөөний мэнд мөхтөр өглөөний мэнд. За, Симпсон дээр гардаг аавын дүр нь хэн блэ? Нэр нь Хомер. Тэгэлгүй. За тэгвэл намраа цэнхэр бороо шивэрсэн намрын хонгор үдшээ дурстаа чи ямар дууныг вэ? Цэнхэр бороо шивэрсэн. Гээ тэгээд одоо орттой юу ядраа. Намраа цэнхэр бороо шивэрсэн. Намрын дурсан жилөө юу хэлээ те. Зүг. Наадхан дээр нэг онох цагтайсан санагдав. За одоо энэ дээр яг мөнх жаргалал хариулна. Цоожин ламын сүм хэдэн онд музей болсон бэлээ? Оо яа. Цоожин ламын албаар да энэ хариулах гэдэг авт юм. Үгүй хариулна. Цоожин ламын сүм байж байгаа. Тэгээ музей болсон. Авж үлдэх гээд угаасаа музей болсон. Төхүүлэх үү яах вэ? Ямар ч төхүүлээд жоохон тэгсэн төхүүл. 1900 За яста баримжааг уусч штэ би одоо. Харин тийм ээ. Яаж баримжаалмаар юм те энэ ч одоо. Харин юугаар баримжаалах вэ? Энэ нөгөө нэг сүм хийдэг устгаж исэн цаг үедээ л холбох бах та. Тэгэнгүүт нь манайха сүмээ аваад үлдчихэвэрэй гэдэг хөөх юм. Музей гэдэг. Тэгээд яг олон нийлэх үү? Хитэн тий одоо нэг 2 3 муу зөрүүлэл авчи тий 2 3-аар зөрүүлээ 4 5 нэг 10 10 зөрүүлээ 10 царай уцтай шүү 10-ыг зөрүүлнэ үү би амар хэрэгтэй юм 10
Гурав зөрүүлэхгүй 2 3-аар зөрүүлээ. Сүм хийдэг нураад нураад ихэнхээс нөгөө хэлмэгдүүлэлт үе явагдал болохгүй. Тий, тэгэхээр лог нөхөр тэр хавцаа. 38 40 он хавцаа 30. За авч 41 он. Чи яг зөөлөг байна. Мөнх чаргалыг унгаал хэрэгтэй ш гэсэн чи ядаг ч болчихсон. 40-гээр хэлчихвэл алддаг юм болов уршаа байсан болов гэдэг. Тий, 40 гिचгээр ч одоо яаж хариулах вэ гэхээ дээ ер нь тий. Үгүй ээ ингэсэн штэ 37 38 тэгээд 40 гэсэн. Тэр арай урсчгаа зөрөг хөдөлгөө. За сайн байлаа 40 гэнэ. Бараг хэлээд өгчлээ. За өдрийн ажилд амжилт. Сайн өнгөрүүлээрэй. Би ер нь нэг сайн хүн юм а тий. Чи ёстой бол таалагдсан. За жоохон муу юм болноо. Манай 80-15. Өглөөний минь цаг амарснаа ихнэ Сайн амжилт хүсье. За зэрэг нэмхийн өмнө дээр 2 зарцын нэгийг долдоо гэдэг нөгөөх нь Оо ийм мундаг. Өстой мундаг. Дайрнсан ноётангаа. За. ямар байл би яас ийсэн байл би гомдоо гэлээ тий. Дараагийн удаа хочын асууж болох шүү дээ. Би гом. Тий 40 мэжэд байл би гомдоо. Наадах тогтоож байгаараа тэгж байгаа орж ирнэ. Metallica-гийн хамтлаг байдаг те дэлхийн бүх твд тоглолт хийсэн. Энэ хамтлаг аль улсын хамтлаг вэ? Германы хата. Үтрийг сайхан өнгөрүүлээрэй баярлаа. Өдрийн ажилд амжилт. Йоо би хүн унахаар баярлаад байгаа юм ба. Яа нөө хүүе цаг манг болохоо хийж байгаа юм шүү дээ. Чи одоо юу болж байгаа? Цаг уу? Тийм ээ Тийм тий. За тэгээ зайн төр завсарлаа. За тэгээ. За өнөөдрийн нэвтрүүлэгтэй маань цэргүү уужим амьсгалын ханиалганы эхний өдрөөс сэргийлэх АЦЦ хамтран ажиллаж байгаа. Тэгэлгүй яхав за Швейцарын Сандоз гэдэг эмийн пүүсийн бүтээгдэхүүн 55 жилийн өмнө анх бүтээгдсэн одоо 1968 он. Тийм ээ. Ихээ урт туршлагатай байх нэ. 68 оноос хойш хүн болгоныг л эмчилээ явж байгаа. Ер нь хэрэгэлсэн хүн болгоно. За бүх төрлийн цэрэг шингэлээд гадагшлуулна, гурвалсан үйлдэлтэй ямар гурвалсан үйлдэл байгаа. За цэрэнд шууд нөлөөлөөд цэрийг үр дүнтэй шингэлээд гадагшлуулна. Антиоксидант буюу одоо хордлого болон өрөвслийн эсрэг үйлчилгээтэй. Хэрэгэлсэн цагаас эхлээ хордлогоо тайлна, өрөвслийг бууруулна. Микробын био бүтээгдэхүүнд бүрхүүлд үйлчилдэг. Одоо тэгээд энэ антибиотик эмчилгээний үр дүнг сайжруулнаа, дэмжиж өгнө гэсэн тийм ээ. байна шүү дээ. Ер нь сүүлийн үед эмчнэр дандаа антибиотиктой хамт АЦЦ-г бичиж өгдөг болсон байлээ. Антибиотик өглөө АЦЦ-г заавал тэгээд нэг ашигтай бактери тань дээр. Яаж байгаа ямар учиртай гэхээр АЦЦ чинь антиоксидант үйлдэлтэй түрүүн антибиотикийн үйлчлэгийг сайжруулдаг. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зайлшгүй эмийн жагсаалтанд бас ордог юм байна. Германд эмийн 3 дахь хамгийн том салуутаас эмийн үйлдвэрлэдэг. 2022 оны Европын бүс нутгийн хамгийн их борлуулагдсан цэр шингэлэх эмээр бас шалгарсан. Европын холбооны зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд багтсан цорын ганц цэр шингэлэх эм гинэ. Тэгэхээр ямар чанартай гэдэг нь бол харагдаж байна тий. За тэгээд харшил өгдгүү таата хамттай гэдгээрээ бас давуу талтай. Дээрээс нь 3 төрөл байгаа. АЦЦ лонг гэдэг яг нөгөө шилэн аяганд бүлээн усанд хийж уусгаад уун. АЦЦ халуун ундаа гэдэг. Хүйтний уйлралд одоо өвлийн нөгөө эдэр тэсгэм 9 хүйтэн чинь яг энийг уухад тохиромжтой. Эхлээд хүүт уусанд дуусгаа дээрээс нь халуун ус нэмээд тэгээ бүлээн болгож байгаа дуусан байсан. АЦЦ актив гэж байгаа. За усаар даруулж уух шаардлагагүй энэ тэнд түгжрээнд явж байхдаа санаал матч игээл хураагаар намандаа игээл уусгаал уучна. За зам муутай хүмүүс зориулсан юм. Тийм байна. Тэгээд үйлчлэх нь бол бүгдээрээ зүрх шиг юм супер. За тэнгуүтээ тэр нөгөө манай хөөхтэй нэг юуг нь ууж исэн юм том одоо нэг юм витамин шиг байсан шүү дээ. Дуусах тэрэнгүүд пс гэл ингээл бужигнаал тэгүүд айгу. Тэр юм байлаа. Таатай тий. Тэгэл би нөгөөтгөө гэл нэхэл амтна айгу гоё. Тэгэл уучтгээс өөрөө. Тийм. За тэгээд АЦЦ бэлтгэлээ ер нь цэрэ шингэлээ гэж бодож байвал эсвэл ханиалга хүрсэн эхний өдрөөсөө л хэрэглэх хэрэгтэй. Ер нь ханиад хүрчлээдээ золиг гэж бодож байвал АЦЦ авах хэрэгтэй шүү. Тийм. Тэгэхээр бидэнд цэр гэдэг чинь хуримтлагдсан муухай бактери нингийн хуримтлагдсан имэйл гаргаал авах юм бол тийм бие маань өөрөө ингээд цэвэрлээд гоё идэх чих ер нь бол юутай л жангалтай чадвартай шүү дээ. Тэр муухай ямыг чинь гадагшлуулахад хамгийн чухал нөлөөг нь АЦЦ үзүүлээд байна тий. Тийм шүү дээ. Тэр нөгөө АЦЦ цэр хорлоно гэдээ бид нар чинь нөгөө зохиж мохоод идэг шүү дээ. Гарахгүй зовлонтой шүү тий. Тийм цэр. Нөгөө зүгийн малтай татлах хийж мэгээд одоо тех шаардлагагүй АЦЦ уучих тэгэл болоо. Тийм ээ. За одоо ханаа томооны үйлдэл эхэлж шүү манайхаа. Анхаараа даваарай. За тэгээ 181883 181883 гэсэн дугаараар холбогдож мэдээлэл авч болно. Тий. За ингээд цэргүү уужим амьсгалын ханиалганы эхний өдрөөс сэргийлэх АЦЦ нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна. Баярлаа. Бүх юм сангууд дээр байх уу тий. Тийм. Заавартай танилцаарай мартав. Тийм ээ тий. За. За дараагийн сонсогч шууд авчид өө. 85 байна уу? Өглөөний Батэрдэн байна. Батэрдэн амжилт. Батэрдэн Metallica хаанхын хамтлаг вэ? Metallica. Герман гэж хэлээ буруутсан шүү. Одоо Норвегид бодлоо.
Америк. Оо тэгэлгүй яг зөв штэ. Дэлхийн бүх төв тоглолтын хамтлаг гэдэг нь Мэдгүй. За. За, Монголын анхны симфони Миний их орон гэдэг нэг гоё симфони байна. Хэн бичсэн бэ? Миний их орон. Монголын анхны симфоник л гэсэн үг. За. Тий, хэн бичсэн бэ л гэж байгаа. Мөрдөрч байна. Зөв Зөв штэ. мөрдөрч байгаа. Агуу хүмүүс бичсэн. 56 оных гинэ. За одоо айгүй амархан асуулт асууна. Дуучин Бейонсегийн нөхрийг хэн гэдэг вэ? Jay-Z. Бүтэн дэрийн нэг гэдэг тийм үү? Овогтой настай нэг. Зайлж боллоо. Баяр үргээ. Баярлалаа, сайн байна. Өдөр ажилтны амжилт. За. 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 За, зовлонгүй хариулаа явчлаа шүү. Тэгэлээ мэдлэг сайтай хүн байна. 9544 байна уу? Байна хэм блэ? Төний минь. Байна уу? Охлоны минь Тэмүүжин байна. Тэмүүжин чи хэдэн настай? 11. За, Тэмүүжиндээ амжилт хүсээд нэг ийм асуулт асууя. За тэгье. 12 жилийн дуу байдаг штэ, тий? Тий. Үхэр жилийн дууг нь дуулаад өгчдөг хөө? Хөрч. Хулганд болохоор Миний зүйлээ болж байдаг гэдэг. Ирүү цаагаан хулганд нэг жилээ. Бири. Ямар яасан үхэр 2 жилээ гэдэг ба. Яг үнэ үхэр 2 жилээ гэдэг. Төөст. Амсгаад алста манаа. За яа чи санах нь уу? Тэгээд таахан бол таацхан минь тэгээд за виник дуулах гад үзье. Затыг минь дөө, затыг. Дуулах гад үз. Багаалаа. Тэчээрээс энэ байгаа. Байгаа шүү. Сугаад л байгаа. За сайхан 50 амсгаа авч байгаа дуулаарай. Ахыг ч өөр нь бас дэмжинэ. Ах нь ялангуяа сайн дуулна. Үсэх хэрэгтэй шүү. Анх удаа албагч гинөө. Тэг заа юм шиг байна тий. Албагч гин өгнө тийм баха. Тийм юм шиг байна. Гэрэг. За дуулах нь уу? За боли. Дууга боли ярьшиг. За тэгээ. Энэ онцлог таалгыг авдар дээр байгаа алтан хаяг тэр юу вэ? Авдар дээр оо. Хайран гоё асуултууд. За яг яачлаа тийм байна. 90 сарын дээр. Байна уу? Өглөөний мэнд. За, батка байна. Баткатай амжилт. За. Саяны хөргөс мэдээд ирээд байгаа. Би яг удаа холбогдож байна өгнө. За Батка Аваад бүгч шиг боллоо. за баярлаа. Зөндөө дахиж холбогдоорой. За. Батка 12 жилээс хэдэн Монголд байдаггүй вэ? Бодмоор. Түрүүний асуулт биш үү? За хүүхдийн асуулт. Хүүхдийн асуулт аваад агараа. Батка хүүхд юм уу? Том уу юм бэ? Насандаа агараа. За 12 жилээс Монголд байхгүй нь хэд вэ? Хаа хурдан юм чи. Дөөрөө. Оо, зөв штэ. Зөв үү? Зөв штэ. Оо ямар хурдан тааж. Манайд бар байхгүй. Луу байхгүй. Бич байхгүй. Оо, зөв. За дахиад Сэрэлт гээд нэг хөргөн кино байдаг да. За тий сэрэл. Сэрэлт кинон дээр Жамц ямар дуу дуулдаг вэ? Шамц. Оо таашин даун толгой. За уучлаарай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй баярлаа. Ямар хурдан өдөр жоохон амжилт. болтгоо. Баярлаа. Жамц чинь ямар нөхөр байдаг вүлээ? Жамц уу? Сэрэлтийн Жамц уу? Тий, би санддаг. Хэлэхгүй. Майдас байна. Байна уу? Өглөөний мэнд. Сайхан амарсан хүн аль амжилт. Сайхан амарсан. За, хүн алзаа. Дуучин бүх болоод байхгүй. Зөв, сайн байна. Таван Манай усаж гисэн байхгүй. Одоо яг ихнээс нь явъя. Сэрэлт кинон дээр Жамц ямар дуу дуулдаг вэ? Жамц. Жамцын тоолдог доо. Жамцын нэг лам нэг шүү. Жамц чи харин хин. Жамц нь хин нөлөө зааваач би яг лам нөлөө нөгөө хүүхд төлөө. Ямар ч үсэн юу дуулдаг шүү. Монголын нөгөө одоо урдаа барьдаг үнэхээр сайхан дуунуудын бидний хүндэлж байгаа. 75 толгой гинэ. Биш гинэ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тийм. Баярлалаа. Байж өөр байж байхгүй шүү дээ. Баярлалаа. Өдрийг сайхан. За баярлалаа. Өдрийн ажилтны амжилт. Google-тэй хадлаа гараад ирдэ. Хайраа айгуу урд. Google досоо гэдэг буруу байдаг. Гинэн байна да. Баярлалаа. За баярлалаа. Гэтэ тэр доор бас өөр хэсэгт нь гардаг юм шиг байна.
тийм ба. Таалын тавталгааг бол дуулт нөгөө нэг яах хэсэг дээр байлаа дээ. Яах хэсэг дээр. Тийм ямарсан дуулт юм аа. Ямар ч юм. За баярлаа. За баярлаа. Өдрийг сайхан. Талын тав сүрэн гэдэг нөхөр чинь жамц гэж байна. Тэгээ энэ нэг тийм үнэхээр сүрэн чинь талын таван толгойд дуулдаг байл. Угаа сүрэн гэдэг чинь. Би яг санахгүй байна. Тийм үү. Хоёулаа яасан бол андуурсан болоо яасан бол. Үгүй би андуураагүй байх хэрэгтэй. Миний их сурвалж аяга баттай. Баттай тий? Гэж бодоод би андуурсан юм байна. 936. Өглөөний мэнд. Өглөөний мэнд баяраа. Сайхан амарч нөх юм бэ? Ганаа нөө. Ганаа амжилт. За Ганаа 3 дахь хүн. Гэхдээ хариулж болно. Сэрэлт кинон дээр жамц ямар дуу дуулдаг вэ? Хайрын дуу. Хайрын дуу. Хайрын дуу. Хайрын дуу. Хайрын дуу бидний өслийн дуу. Зүгээр гараач. Үлэмжийн чанар гэдэг. Толгоо гэдэг дуудаад байдаг шиг санагдаж байна. Нэрийг сайн мэддэггүй л. Үлэмжийн чанар. Үлэмжийн чанарыг дуулдیں۔ Үлэмжийн чанар. Айл хэсгээр нь дуулд юм бол тий. Манайхан сануулъя. За. Үгүй үнэн энийг яг анжгаах үзэж байгаа асуултаа бэлдсэн юм. Тэндээс нь хуулсан. Талын тавталгааг бол дуулдаг гэхдээ. Тий. Тэр санаад байна. За миний буруу би андуурсан байж байгаа. За уучлаарай. Тийм дуулч чад сүрээ ингээд ойролдог тий. Тэгээд гэхдээ дуулдаг юм байна үлэмжийн чанарыг бол. Тийм үлэмжийн чанар гэсэн байсан. За 2009 онд хийгдсэн дэлхийн хамгийн их борлуулалттай киноны нэр юу вэ? Титаник бодлоо. 2009 онд хийгдсэн дэлхийн хамгийн их борлуулалттай кино. Титаник гинэн байна да чи дээр надад итгэв. Энэ хүн Титаник гэсэн юм чинь Титаник биш л гэсэн үг. Йоо багтуу одтой болно. Би бодолж байгаа шүү. Багтаага хэрэлдэж өдр гэдэг. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөлөө. За өдөр ажилд амжилтаа. Гинэн байна да манайгаа гинэн байна лакалота. Тийм реклам байсан те. Ямар юм бэ? Лакалота. Юу л ч аач үлээ гэж л. Байна. Найсараа нэг. Яндан байна. Яндан өглөө нэм. Үлэмжийн чанарыг дуулдаг шүү. Тийм. Тийм дуулдаг. Тийм баг. Манай яндан чи шүү. Яндан шууд 3 хоног өнөөдөр ялж байгаа тийм ээ. Баярлалаа яндан. Сүрэн нь болохоор талын таван хураг дуулдаг. Ямар болохоор үлэмжийн чанар тийм байна. Сүрэн дуулд юм байна. Тэр чинь ялч хүн эмхтэй хүн дуулахаар дээшээ нэлийн дээшээ гардаг байхгүй юу? Яах нь яндан чи шүү. Баярлалаа. Зайлж боллоо. Аватар зөв аватар. Титаник дээр бүдэрж энэ төр. За үүлэн цэнхэр хангаа гэдэг нэг гой дуу байдаг да. Аяыг нь хэн бичсэн бэ? Үүлэн цэнхэр. Нөө үүд урд нийлэн харагдаад тэгээд тэр дуу юм баг та. Мэдгүй. Тийм бахаа та баг тий. Мэдгүй нөө аян нэгсэн тий. Аян нэмсэн бэ? Юу яач төө зүгээр буудч. Бууд. Тийм доонос нийлэн харагдаад. Гонч сонглоо юм лөө. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Яндан гэхдээ сайн байсан шүү. Миний сэтгэл өнөөдөр ялцчихэ. За баярлалаа өдөр ажилд. За таны сэтгэлд яндан намайг аврахаар ингээл миний баатруулчих чаа шүү дээ. За 77 38 83. Тийм баха мөн баха тань уул нийлэн харагдаад гэдэг чинь. Энэ дуу юу? Тий. Мөн бах уу? 98.1 байна уу? Байна. Өглөөний минь. Хамарч нөө юм бэ? Үлзээ. Амжилт гэсэн. Үүлэн цэнхэр хангаа дууны аяыг нь хэн зохиосон бэ? Үүлэн цэнхэр хангаа минь хөөгдөг чинь. Үгийг нь нөөштэй лавгсүрэн зохиосон гэж байна. Багын лавгсүрэн үү? Тийм ба штэ. Тийм. Тэгээд гончсон байгаа юу? биш байна. Биш юм байна. Тийм. Бас биш ээ тарай буудснаа чи. За тэр ажил. Сэргэлээ нараа. Төрийн сойрхолт Монголын хөгжмийн зохиолт гэж штэ. Оо тийм маш олон гоё дуунууд байна. Үнэхээр гоё. 90 тэглээ байна оо. Өглөөний минь бүрнэ. Өглөөний минь дээ. Амжилт хүсье. 3 дахь хүн болж байгаа юм байна тий. Тийм. Гэтэ яг хэлэх баха яг. Тий, үүлэн цэнхэр хангаа дууны аяыг нь хэн зохиосон бэ? Арилт авчдөө мэдэхгүй юм. За. Монгол улсын төрийн сойрхолт Монголын хөгжмийн зохиолч Чин Зориг гэж шүү. Цэдэн Чин Зориг. Тий. За тэгвэл дараагийн асуулт хаана явжлаа? Дүрслэх урлагт кубизм гэдгийг нэвтрүүлсэн уран бүтээлчийн нэр нь хэн бэ? Тустай юм юу бүр нэвтрүүлсэн юм бэ те? Дүрслэх урлагтаа. Тий, ер нь урлагт уран зургийн салбар та.
Энэ өмчүүд угаасаа алдартай дөө. Саяхны хүртэл амьд байсан. Тийм ээ. Илүү дутуу юм хэлвэл баригдлаа. Тэгтээ хэлэхгүй. Нэг ихнэр нь лав орс байсан санагдаж байна. Аа, Хайрсан тийм ч үү. магадгүй шүү. Ятрагаад орсын балет ч юм байсан санагдаж байна. Хариулт нь уу? Хариулт алгаа. За баярлалаа. За, Өдрийн өдрөө сайхан амжилт. өнгөрөөрэй. Хүнэмтэн төөрүүлж байгаа л гаргачлаа шүү дээ. Тэглээ. 9870. На. Сайн уу? Лөнэмэнд Одонэмэнд Нэр нь нэмэлээ. соёл мөхнөө. Соёл мөнх. Амжилт Соёл хүсье. мөнх. Мургай нэртэй. За дүрслэх хурлагт кубизмыг нэвтрүүлсэн уран бүтээлч юм бэ? Алдартай уран бүтээлч. Төрслөг урдтаа. За Анхны ихнэр нэг орсын балет ч эмэгтэй байсан юм биш үү? манай Монгол юм аа. Юу дэлхий шүү дэлхий. Дэлхийн, Кубизм дэлхий. Монгол орохгүй бах. Арай сүлд орох бах. Энэ хүн 1881 онд төрсэн. Хаана төрснээ нь хэлэхгүй? Кубизм гэхээр одоо ямар хөө юм байт юм бол доо. Кубизм гэж юу? Тэгээ дөрвөлжиндүүл юм баг гэдэг дээ. Кубизм ч хариултаа авъя. За стаатс Бадгүй ёо. За баярлалаа. Өдрийн сайхан За тэр өнгөрүүлээрэй. ажилтны амжилт. За Манайхаа ер нь урлаг талтай жоохон юм шүү дээ. 90-ийг тав. Тулгамддаг өхөө. Тийм. Байна уу? Сайн уу? байна. Лөнэмэндээ. Бэмбай. Би маа амжилт. За бимба асуултаа сонссон уу? 3 томсон. Тийм. Каса. Тэгэлгүй яах вэ? Аа, Пабло Пикассо Шиж байгаа хариулж та. Ямар амарх юм асууд ингэдэг. За тэгвэл үлээж байгаа салхины илбэдж байгаа юм шиг, өршөөлт ээж юм гар илээдж байгаа юм шиг. Ямар нэртэй шүлгээсэг вэ? Ямар гоё шүлэг вэ? Чухмоо. Моо. Хасхуу байлаа гэсэн сайн нэг юм. Бүрхэж гин. Одоо яг хариултаа авчвал яг бүрхээд бүр уурслаа. Өөх нэр нь Дуу мууч болсон байгаа юм шүлгээр те. Оо. За Бүрхэд байгаа мэй те. арай чанга бүрхэлээ. Үгүй хариултаа авъя. За байхгүй. Тэгээ. Аваа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тэгтээ бас хөөрхөн сайн байсан шүү. Касо гэдэг нэг хариулт байгаа. 9067. Өглөөний мэнд жижиггүй алтай. Сайн. Жижиггүй алцтай сайн уу? Амжилт. За жижиггүй баа зэнийг хариулна. Өстөж жинхэнэ хариулт Тий. тий. Үхэр жилийн нөгөө жилийн дуу байдаг шүү дээ 12 жилийн. Тэрний үхэр жилийн дуугийн дуулчих. Бэтэ Эснэштэй өхөр хоёр жилээ. Оо мундаг сте чи. Өстө мундаг. Онцог тана автар дээр алтан аяг тэр юу вэ? Автар дээр халтаа ягаа. Мөсөн дээр мөнгө аяг гэдэг штэ тэрний нөгөөтг нь жолог автар дээр алтан аяг. Нарама. Тийггүй яа. За тэгвэл муу хүнд хойтон олон, залхуу хүнд юу олон гэхөө? За Муу хүнд хойтон. Хойтон гэхэр чин дараа жил гэсэн үг Тий, тийм. хойшлуулаад Залхуу байгаа хүнд шүү дээ. юу ах вэ? Залхуу хүний юу олон байх уу? шалтак. Шалтак арай биш байлаа. За баярлаа. Тэ сайн байсан шүү. Гойч дуулд юм байна. Баярлаа. Тийм байна хичээлд нь амжилт хүсье. За. Манай хүн алц мундаг. Юк. Байна. За. За хамснаа. амжилт хүсье. Хаана явж байгаа л хэдүүлээ. Энэ нөгөө нэг тийм үлээж байгаа салхин илбэтж байгаа юм шиг өршөөлт ээж минь гар илээдж байгаа юм шиг ямар нэртэй шүү. Чимдий Монгол хүн. Тийм Тийгдгүй яах вэ? ээ. Арлын утаа бүргэлсэн малчны гэр төрсэн би. төрсөн би хатархээд ийм ингэж боддог. За. Ромео Жулиета байдаг штэ. Энэ жүжиг дээр жүжигийн үйл явдал аль хотод эхэлж байгаагаар гардаг вэ? Шекспирийн үү? За. Жүжигийн Хотынх нь л нэрийг Тий. хэлнэ гэсэн. жүжиг шоудоо тэгээд англи бодлоо байгаа юм дээ. Ромео тэр үед 14 настай, Жулиет 13 настай байсан гэсэн шүү дээ. Тийм үү? Хотын хэлмээр нөө. Лондон биш үү? Өдрийг сайхан өнгөрүүлэр ахаа гоё сэтгэж байна. Мундаг ч байна. За баярлалаа. Өдрийн ажилд амжилт. Баярлалаа. Энэ жүжигийн үйл явдал аль хотод эхэлж байгаа шүү. Лондонд эхэлдэггүй байна. 9078 байна уу? Манай өглөөний мэд. Өглөөний Юм мэд. бэ.
Эдний байна. Эрдэнэ амжилт хүсье. За Эрдэнэ Ромео Жулиета жүжиг аль хотод эхэлдэг вэ? Яг мэдхгүй асуулт авчлаа. Наа чинь. Одоо лөө Ром билүү? Ромо. Ром шүү. За баярлалаа. Өдрийг сайн өнгөрөөрэй. Амжилт биш. За баярлалаа баяртай. Зөндөө дахиад холбогдоорой. Тийм ээ. Уг нь мэдлэг сайтай ундаанч мэддгүй юм таарчлаа гэж. Бас мэдж байгаа тулгамдах үе байна. 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 77 38 83 77 77 88 30 хоёлоо энийг ярьчлуу яриаг үлээ. Юг. 844 болж шít. Ярих уу? Яри та. Яри те. Тэгээ яри ярих. За манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ Жигүүр Гранд Групп компани ээлж бүтээн байгуулах Hostel Center хамтран ажиллаж байгаа. Жигүүр Гранд гэхэр нэг цаанаа нэг тийм ихтэлтэй байгаад байдаг шүү. Бардам байгаад байдаг те. Ягаад тэгэхээр 36 жилийн туршлагатай Монголын барилгын салбарт тэргүүлэгч групп ээ. Ээлжид бүтээн байгуулалт нь яг одоо босч байна. Hostel гэдэг центрт байгаа. Төв талбайгаас 4.5 км-ийн зайтай. Хүн амын ерөн төвлөрөл ихтэй энэ бүсэд өдөрт 25-аас 40 мянган орчим хүн эргэлдэж байгаа ийм газар үйлчилгээний дутамгшил байна. Тийм ээ. Тэгэхээр энэ шинэ суурьшлийн бүсэд баригдаж байгаа офис үйлчилгээний нэгдсэн төвийг танд санал болгож байна. 2026 онд хийгдэх зам засварын төлөвлөгөөгөөр замын өргөтгөл хийгээд тэгээд таны бизнесийн үн цэнийг илүү үн цэнтэй болгоно. Дээрээс нь танд түрээсийн үнээр хүү төлөхгүйгээр шинэ офстой болох боломжийг өгч байна. Тийм ээ. Ер нь бол хамгийн чухал зүйл эхэлж байгаа бизнест ялангуяа танигдаж амжааг бол байршил байдаг. Номер 1 байршил. Хүн олон байж таны бизнес хөгжинө гэсэн үг шүү дээ. Тийм. Энд бол хүн амын төвлөрөл маш их мөртлөө яг үйлчилгээний хэсэг бол дутмагшилтай байгаа гэдэг бол үнэхээр номер 1 давуу тал шүү. Боломж. За тэгэхэд бас нэг онцгой гой зүйлүүд нь юу гэхээр орлого нотлохгүйгээр 24-өөс 36 сарын хугацаатай хүүгүү зээлийн нөхцөлтэй. Ямар ч хөөдөлгүй зээлээр авчирна. Урьдчилгаа төлбөр бага төлнө. Мэдээж бизнес эхэлж байгаа юм чинь тэ стартапууд бол анхны хөрөнгө оруулалт их бараа бүтээгдэхүүн юм авах мөнгө маш их хэрэгтэй байдаг. Урьдчилгаа бас их төлөвлөх хэцүү. Тийм болохоор баг төлж байна. За нэгээс 4 давхартай худалдаа үйлчлэгээний талбайтай 10 давхартай террастай ресторан, паб, лаунж явуулах юм боломжтой хэсэгтэй. 5-аас 9 давхартай нүүж ороход бэлэн ерөөсө бүрэн тохижуулсан офстой байгаа. За тэгээд Жигүүр Грандын 44 дахь төсөл буюу өстой. Одоо насараа л хийлээ гэдэг чинь тийм. Насараа байсан гэдэг шүү дээ. 44 дахь нь явцсан байна шүү дээ тийм. За урдчилгаа 30% төлөөд 24 сарын хугацаатай хүүгүү зээл авч болно. Урдчилгаа 10% төлөөд 36 сарын хугацаатай жилийн 8% хүү авч болно. Компани зээлтэй. Компани зээл авч болно. За урдчилгаа 40-оос 100% төлөөд 2-оос 10% хөнгөлөлт эдэлж болно. Тийм ээ. Тэгэхээр чинь ихийг төлөвлөл илүү хэмнээл байна гэсэн. Тийм. За нэг 100 саяар та юу талбай авлаа гэж бодоход 10 сая төлөөл орчин. Орлоо шүү Тэгээд дээ. 3 жилийн хугацаатай 8% хүүтэй зээл гэдэг бол маш том боломж шүү. Та бүхэн тэгэхээр сонирхоод яалчгүй судалж үзэх зүйлсүүдийн нэг байх нь шүү. За тийм байршил нь бол Hostel Center тийм. За ер нь бол Facebook дээр Hostel гэд крилээр бичсэн ч болно, Hostel Center гэж шүү. Англиар бичсэн ч болно, галхилаад бичиж болно тийм. Гараад ирнэ утасны дугаар нь 77 77 тэг 7 84 гэсэн дугаар байна. 77 77 тэг 7 84. Тийм ээ. За ингээд Жигүүр Гранд Групп компани ээлж нэгэн бүтээн байгуулалт бол Hostel Center хамтан ажиллаа. Баярлалаа та бүхэнд амжилт хүсье гэж тийм. За та мэдхэн нэвтрүүлэг маань радио 2 дугаар студиэс үргэлжлэн хурж байна. Тэгээ шууд 8822-ыг авсан. Байна уу? Байна уу? Сайн уу? Хүн байна уу? Яна. Байна. Хэн блэ? Дансар мана. Дансран. За амжилт хүсье. Ромео Жулиета гэж жүжиг дээр үйл явдал нь ямар хотод эхэлж байгаагаар гардаг вэ? Ромео Жулиета 2. 3 дахь хүн мөлөө. 2 дахь шүү. 3 дахь хүн. 3. Тэр мэрэгээс самцаа Шинзланд. Гой таасан. Баярлаа. Биш байсан. Баяртай гэж бодлоо. Юу, Верон, Итали Верон. За одоо чигнээсээ ихний асуулт. Зөрүү дэрийг номогдсон гэдэг нэг хөөрхөн кино байдаг штэ. Тэр кинон дээр нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр чинь кино зурагтаар инээдмийн кино үзсэн чинь эрэгтэй нь үзээд яадаг вэ? Кино. Яа нөгөө Адриана Челентано тоглосон гоё кино байдаг штэ. Түүнийг Элия Кодогно гэж нэрлэдэг байх нь кино дээр. Киног үзээд яадаг вэ? Ямар инээдмийн кино үзэж ямар үздэг байх те? Мэдгүй одоо юу Чаплин кино мэдгүй мэнэ. Байхгүй юу? За. Баярлалаа. За адрын ажилд амжилт баярлалаа. Дахиж зөндөө холбогдорой. За. Тэр гол дүрийн эмэгтэй маань нүд нь бас яа. Яа бүр юку. Яаж тийм нүдтэй төрчихдөг вэ те? Орнела Мути. Хэн гэдэг нэ? Орнела Мути гэсэн байна энэ дэр. Үүнхээр үзэгдэлтэй эмэгтэй те. Челентано ч өөрөө бас мундаг залуу. Тэ. Байна уу? Байна. Өглөөний минь тийм бай. Ямар сног юм бэ? Бааз байна. Бааз. За баазтай амжилт хүсье.
За зөрүү дэрэг номготгосон кинон дээр инедми кино үзээд Эле Кодогно нэг үйлдэл хийдгээ. Яадаг вэ? Гол дүр эрэхтэй маань. Ойлтой баха. Зөв штэ. Өвдөж яаг л өрөвдөд үйлээд идэв штэ. Чаплиныг үзээд үйлд юм уу те? Тийм чаплин гардаг те. Кино чаплин гэдэг бах те. Гой уйхан залуу бай те. Уйхан гэсэн дараа нь хүүхэн унсан чи нээж минь гэдэг энэ зэмжгүй залуу. За хүүхдийн дуунд зориулсан нэг хөшөө байна. Хаана байдаг вэ? Ямар нэртэй хөшөө вэ? Хүүхдийн дуун зориулсан шүү те. Хүүхдийн зориулсан шүү. Тийм. Хажуугаар нь зөндөөл явдаг бах та. Аль дүүрэгтэй тийм. Тэгэж ярихгүй Улаанбаатар хотод л байгаа. 2011 онд ямарсан баригдсан гэж байна. Хүүхдийн дууны хэмжээ 6 сарын 1-нд нээлттэй. Тийм 6 сарын 1-нд нээлттэйсэн гэж байна. Тийм. За бараг л буудахад дондөө. Санаанд орсноо хил яад ямар. Арктер л байгаа л гэдэг. Дууных нэр нь гол нь. Маамун ашир. Тийм шүү. Хөшөөнд гэсэн маамун ашир байгаа. За 11 оны 6 сарын 1-нд. Хүүхдийн ордны өмнө гэ хэлэлтэй. Тийм ээ. Хүүхдийн ордны баруун талд нь. Өмнө ишээ баруун талд парк. Байдаг гэж шүү. Гэтэ сайн байна. За Монгол ардын үлгэрт муур багш хиний муур байснаар гардаг вэ? Юу яадаг гинэ? Монгол ардын үлгэрт гардаг муур багш байдаг штэ. Тэр балаа уулсан. Муур багш хиний муур байснаар гардаг вэ? Хиний муур байсан бэ өмнө? Нөгөө хулгнуудыг иддэг үдтэй те. Юу яадаг шээ? Иддэг. Нэг нь ямарч идчихтэй ба. Өөрхий минь үнссэн ба. Нөгөө шартаас олжтэй гэсэн чи баяжхыг шахчтай гэдэг. Тий. Юу олж гэсэн чи 100 болохыг шахчтай энэ төр гэл те. Хариултаа нь. За зүр хиний муур байсан бэ? Эзний нэлэх гээд байна уу? Тий, эзний нэлэх гээд байна. Ямар хуу эзэнтэй байсан бэ? Балаа уулчлаа. Салгалсан юм бэ. Айсаа мэдгүй сандгүй. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Ажилд намжилт. Зөндөө дахиж холбогдоорой. Sorry. Балаа уулаад бас үйлцэн үү. Яах вэ? 77 38 83 77 88 30 гэсэн дугаар бас байгаа. Тэгээд өнөөдөр урлагаар явж байгаа. Нөө юу ч орж ирж магадгүй. 88 78 байна уу? Байна уу? Холбогдсон байна. Сайн уу хинбэ? Баясаа хэдэн настай вэ? Баясаа 10 настай. 10 настай. За баясаа ийм асуулт байна. Муу хүнд хойтон олон залхуу хүнд юу олон байдаг вэ? Дараа. Оос хөрхэн тий. Дараа гэсэн. Дараа авчих уу? Авчи тий. Дараа буюу маргааш олон гинэ. Маргааш хийчээ гэдэг баг нэ залхуу. Баясаа гэсэн. Баясаа гэсэн тий. Бано. Тийм. За баясаа мундаг байна сайн байна ихний асуулт окей. Хүн хэдэн наснда иргэний үнэмлэхээ авдаг вэ? 18. 16. Яа тий сайн байна. Алдаж болно, алдаг залруулж болно. Тийм. Нөгөө нэг зүг чигийг олоод байдаг багжийг юу гэдэг вүлээ? Лоожа. Мундаг сайн байна баясаа. Үнэхээр сайн байна. Манай өнөөдрийн анхны хүүхэд хичээлд нь амжилт. Тий. Баярлалаа. Зөндөө дахиж холбогдоорой. За. Хөрхө. Мундаг. Тийм бай. Тасаал илүү мэдлэгтэй хөхтэй. За одоо нэг сонсогч аваад дуусах нь үү те. За бараг тэгж дээ те. Тийм байна. 77 38 83 77 88 30. За хоёлоо хаана явж бол муур багш дээр явж байгаа. Муур багш дээр явж байгаа. Са 8861 муур багш яг л таахар хүн байна гэж байна. Зөв. Муур багш нэгийг нь татлах хийж яах гэж авч үлдээ идэв тийм шүү дээ. Нөө юу муу гарч ирдгүү бүр нөгөө юм. Энэ багш угаасаа анханасаа бүтлгүй багш байсан юм байна шүү дээ. Тийм бэлгэлээ тэгэж мэгээд. Бано 978. Байна. Эрдэнэ байна. Өглөөний. За муур багш маань ямар хүний юу тавайгаад авч байна. Муур багш нөгөө нэг дөндөө хулгнуудыг араас нь идээд идгийг хийж байгаа шүү дээ муур багш. Харин тэр муур багш чинь дамын муур байдаг. Тэрийг л асуугаад байхгүй. Ясмасанд гарч ирээд нөгөө нэг 7 борогтонд нөгөө дөвлөгөө өгдөг юм байхгүй юу? Биш юм уу? Тий, тэр чинь бол биш. Өөр муур огшгээ тастаа үлгэр байдаг байхгүй юу? За. Уулын нийлнэ харагдаад гэдэг юм билүүш гэж та хоёроос авч байна. Нөгөө нэг гямцэн ламан үлүүш гэж яг шиг. Гямцэн чи нөгөө түрэнгийн найд адуу штэ. Андуурж эндүрэн жургатаас. Мэдчихсэн. Угаасаа мэдчихсэн.
Манай анжаасыг бас гоё мэддэг хүн байхгүй жоо онгоон дор хороо шүү гэж. Яах вэ? Хөгжлөө нэвтрүүлэг гэж яах вэ? Баярлалаа. За одоо дараагийн асуулт. Оскарын шагналд хүрсэн анхны саксон бөмбөгчний нэр хэн бэ? Байгаа. 18 он саксон бөмбөг. Онгонд оровдоо. Таасти боцоо намайг онгоон дор тавьчихлаа. Наад чи мэдгүй мэн үү? Мэдгүй юу. За баярлалаа. Баярлалаа өдрийн ажилд амжилт. За амжилтаа. За чиглүүл залруулж өгсөнд баярлалаа. Хоёулаа сайхан загнууллаа. Энэ асуултаа үлдээчи. Тэгээ дараагийн удаа жоорлоо. Энэ айгуу гоё асуулт. За тэгээд 8:54 минут болсон. Нэвтрүүлэг маань өндөрлж байна. За нэвтрүүлэгтээ цэргүү уужим амьсгалын ханиалганы эхний өдрөөс сэргийлэх АЦЦ. За мөн Жигүүр Гранд Групп компани ээлжид бүтээн байгуулалт болох Hostel Center хамтран ажиллаа. Баярлалаа. За би ялагчаа дурдчих. Манай өнөөдрийн 5 ялагчийн нэр нь эхлээд Гамбаах байсан, дараа нь Максаржав, тэгээ Мөнх Жаргал, Бат Эрдэнэ, за манай Баясаа хамгийн сүүлд орж ирээ явчихсан. Мундаг байсан шүү. Баяр үргээ. Вау. За ингээ үргэлжлүүлэн ихэм сонсогч та бүхэн 9 цаг 10 минутаас нөгөө тал нэвтрүүлгээ хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчууд эмжил радио 88.3. Баярлалаа.